Монгол Оросын өсвөрийн геологчдын 2 дугаар олимпиад өнөөдрөөс эх сарын 5 хүртэл Оросын холбооны улсын бүгд найрамдах Алтай улсад болно. Олимпиад Катун мөрний эрэг дагуух Чимаалын дүрэгт эхэллээ. Өсвөрийн геологчид геологийн маршрут, палеонтолог, минералог ба петрограф, шлейхийн сорьцлолт, гидролог, геофизик, хээрийн отог байгуулах, аюулгүй ажиллагааны үндэсгсэн 8 төрлөөр өрсөлдөнө. Манай улсыг төлөөлж нийт 40 сурагч, багш, шүүгч нарын хамт оролцож байна. Гадаадын иргэн хариатын газраас гадаад улсын төрийн бас байгууллагын 3 салбар төлөөлөгчийн газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгож 7 байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунган харин 14 байгууллагын үйл ажиллагааг зогсооч. Өнөөдрийн байдлаар манай улсад олон улсын болон гадаад улсын төрийн бас байгууллагын нийт 72 салбар төлөөлөгчийн газар ажиллаж байна. Тэд хүмүүнлэг, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, халамж, эдийн засаг зэрэг чиглэлээр ажиллаж байна. Олон улсын хэмжээд он гарсаар нийт 2402 удаагийн гамшиг аюулт үзэгдэл осол гарсан байна. Үүний 1999 ахуйн болон ой хэрийн галт төмөр бол 296 зам тээвэр гол ус, уулын осол, төөрсөн сураггүй болсон өндрөө сунах зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой байжээ. Мөн 27 удаагийн геологийн, 41 удаагийн биологийн, 39 удаагийн ус цаг үүрийн аюулт үзэгдлүүд гарчээ. Дээрх хугацаанд онцгой байдлын алба хаагчид 2739 хүний амнаас 802 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ. Боркорын байгууллага оны эхний 6 сарын байдлаар мансуурлах бодистой холбоотой 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэгдэл нөлөөлөх бодисын тухай конвенцийн 1-р жагсаалтаар хориглосон бодисыг худалдаалах зорилгоор Америк нэгдсэн улсаас захиалж шуудан хэлхэмжээр улсын хилээр нэвтрүүлсэн 2 этгээдэд 7-10 жилийн хорих хял Telegram аппликейшн ашиглаж мансууруулах юм сэтгэгдэл нөлөөлөх бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч өөрийн гэртээ болон биедээ хадгалсан хэрэгтэй 2 жил 6 сарын хорих хял тус оногдуулжээ. 1994 оноос 6 дугаар сарыг эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах таниулах сар болгож тэмдэглэсээр иржээ. Учир нь дэлхийн хэмжээнд амиа хорлолтын 75-аас 80 орчим хувийг зөвхөн эрчүүд эзэлдэг. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүд сэтгэл гутралаас үүдэж амиа хорлох магадлал 4 дахин их байдаг зэрэг тоо баримтбий. Тиймээс тэд ч гэсэн уйлах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч сэтгэл зүйн асуудлаа бусдтай хуваалцаж байхыг энэ сараар уриалдаг байна. Брэдэд бүх шатхуун түгээг бүрийн дэргэд урт дараалал үүсчээ. Шатхуун байгаа. Гэхдээ дараалал үүсгэж байгаа нь хүл хөдөлгөөн ба төгшөөрийг бий болгож байна. Оросын холбооны улсын тээврийн яамны мэдээлэлээр бүх төрлийн шатхууны нөөц хэм хэмжээндээ байна. Дутагдaltaгүй. Бүх шатны агуулгыг бүрэн хангасан. Гэвч өмнөхөөс эрэлт ихсэн нь хүмүүс нөөцлөхөөр авч байгаатай холбоотой гэжээ. Iced Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.